асуулт байна. За одоогийн байгаа мэдээлэл бол 20 ангууд дээр голцоо одоо хэрэглэгч мансруулах байдлын хэрэглэгч нар голцоо одоо байдаг гэж ойлгоод байгаа. Одоо тийм мэдээлэл авсан байдаг. Тэгээ бид нар энэ шинжилсэн найруулгаар одоо тэрийг бас ялгаж салгаад илүү одоо борлуулдаг тэр сүлжээг нь одоо илрүүлэх ялын бодлогын одоо чангаруулах ийм хуулийн төсөл орж ирж байна гэж би ойлгож байгаа. Тэг яг зөв манай чиг хэн манах вэ гэдэг л нэг юу байдаг л да. Үг байдаг л да. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ер нь зөвхөн миний ойлгож байгаа нь хууль сахиулах байгууллагын нэлээд оролцоо одоо хууль сахиулах байгууллагад ажилтдаг хүмүүсийн оролцоо их байсан гэж би ойлгоод байна. Өнөөдрийг хүртэл одоо би ямарсан хэвлэл мэдээлэлээс ийм борлуулалтын ийм сүлжээг илрүүллээ, инглээ тэглээ гэдгээс мэдээлэлээс харсангүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хичнээн тийм сүлжээг илрүүлсэн бэ гэдэг нэг асуултыг асуумар. Одоо сошиал дээр ч хүртэл яг нэг үг хэлэхэд бол одоо борлуулна, авна, яа нэг гэсэн юмуд бол мэдээлэл явж байдаг. Энд үүнтэй холбоотойгоор одоо өнөөдрийн байдлаар хуулийн албан байгууллагаас ямар нэгэн байдлаар мэдээлэл өгсөн юм байдаг. За томоохон хэмжээний одоо аян эдгээр зарладаг. За тэгээ тэн дээр бол одоо нэг хэдэн хэрэглэгчийг аваачаад хорчдөг. Гэтэл яг одоо яг тэр борлуулж байгаа, оруулж ирж байгаа тэр сүлжээтэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл өнөөдөр бол ил тавигдсан юм байхгүй. Энэ дээр нэг хариулт очив. Хоёрдугаарт 2022 онд согтууруулах ундааны хяналтанд одоо тавих хуулиуд баталсан. За би өөрөө ажлын хэсэгт нь орж ажилласан. За үүн дээр бол одоо донтолтын эсрэг одоо сан байгуулад одоо онцгой татвараас тодорхой хэмжээг нь тэр сан руу оруулаад тэгээд энэ донтолтын эсрэг эмчилгээ тэр хийнэ гэдэг одоо хууль баталсан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ тал дээр ямар нэгэн одоо арга хэмжээ авч байгаа байдлаар бас мэдээлэл авсангүй. Одоо ингээд сүүлдээ эрүүл мэндийн сайд нь эрүүл мэндийн даатгалын сангаас одоо энэ архитан согтуурах одоо тэр донтолтын эсрэг эмчилгээнд мөнгө зарцуулаад явж байгаа гэсэн байдлаар яригадаад байна. Тэгээ энэ тал дээр ямар арга хэмжээ авах талаар бас нэг мэдээлэл авчмаар байна. За мансуурах хуудас гэдэг нь одоо яг эргээгээ тэр сэмүүдтэй л холбоотой байх л та бас энэ нэгдүгээр санхүүжилт нь тэр сангаас гарах юм уу? Хоёрдугаарт одоо манай эмчнэрийн чадамж, болсон хүчний нөөц хэрхэн ямар байгаа талаар мэдээлэл авчмаар байна. Манай эмнэлэг зүүн талын түвшин энэ талдаа ер нь ямар түвшинд байгаа талаараас мэдээлэл авмаар байна. За дараагийн асуудал бол энэ гадаадад тодорхой хэмжээний энэ мансууруулах бодис эм бол ингэ зөвшөөрөгдсөн байдаг. За тэгээ тэрийг бол одоо DHL болон бусад байдлаар ингээд оруулж ирдэг гэсэн асуудлаас яригддаг. За тэгээ айгүй олон хэлбэрээр тэр мансуурах бодисыг ингээд одоо чихэр, жимс, ундаа за сүлдээ одоо тэр веб мэп гэдээ бас болоод яваад байгаа шиг байна. Энэ дээр хэрхэн яаж ямар хяналт тавих юм гэдгийг бас нэг асуучмаар байна. Тэгээ асуучаа дараа нь тодорхойлъё. За энэ хариулна. За амар сайхан сайд хариулъя. За нэгдүгээр асуултын гишүүнэ. Яг ямар одоо илрүүлэлт арга хэмжээ авч байна гэж мэдээлэгдэхгүй байна гэж. За нэг дутагдал бий манад. Энэ харт аймаг мансууруулгын талаар ерөөсөө ярьж болохгүй гэсээр байгаад далд хэлбэрлүү шилжсэн. Энэ нь харт ахал болж өөрөх хэмжээнд одоо бас суурин тавигдсан байна гэж. Өнөөдрийн чиглэлээр хийсэн одоо илрүүлсэн хэрэг шийдэгдсэн гэдэг юм уу хэрэг бүртгэл үүссэн шийдвэрлсэн асуудал үндсэндээ 2000 гарцсан байна. За үүний 80% залуучууд байна. 18-аас 35 насны. 17 нэр төрлийн мансууруулах юм бодис одоо ингээд харт амхны төрлийн бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар албан ёсны тоо баримт дээр 510,000 хүн туныг хурааж авсан байна. За хэрэглэгч рүү чиглэсэн, донтолгоч руу чиглэсэн ийм хандлага явж ирсэн бол одоо жинхэнэ нийлүүлэгч, худалдагч, үйлдвэрлэгч нөгөө одоо зохион байгуулалттай гэмт бүлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа цагдаагийн байгууллага холбогдох мэргэжлийн албад улсын хэмжээнд төдийгүй гадаад улс орнуудтай хамтарсан баягаар зохион байгуулж байна. Хамгийн сүүлд Турк улсаас, Польш улсаас олон жил манай одоо улс руу харт амхны илүүлсэн зохион байгуулалттай бүлэглүүдийн одоо заримыг нь барьж саяхан одоо Польш улсаас нэг сарын өмнө баривчилж ирсэн. Энэ чиглэлийн ажил нэлээд одоо бас эрчимтэй явж байгаа.
За нэгдүгээрт. За хоёрдугаарт бол энэ өртсөн сэргийлэх ажлууд хийгдэж байгаа боловч ялангуяа энэ одоо нөхөн сэргээх энэ эмчилгээ өөрөө 3-аас 6 сарын хугацаа хамгийн багадаа шаарддаг. Цаашлах юм бол түүнээс ч урт хугацаа шаарддаг учраас нөхөн сэргээх болон за энэ донтолтыг эмчлэх бас одоо засах ажлууд хийгдэх ёстой боловч хангалттай хийгдэхгүй байгаа. Орон байрнаас эхлээд өсвөр санхүү гээд асуудлууд байна. За энэ хүрээнд түрүүний ярьсан тэр 3 дахь асуудал буюу энэ сангууд байгаа гэдэг шиг одоо ингээд архи донтолтын өвчнөөс өрсөн сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах сан байдаг боловч энэний зарцуулалт хөрөнгө санхүү хууль эрх зүйн орчин тодорхойгүй учраас бас одоо дөрвтэй ажлууд хийгдэхгүй байгаа асуудлууд байна. Тийм учраас бид нар энэ одоо хар тамхи мансуулах боцтой холбоотой асуудлуудыг зөвхөн одоо ярьж болохгүй гэж таг чимээгүй яваад байх биш. Яг бодиттой нөхцөл байдал, аюул эрсдэл бий болж байгаа хүндрэлийг бодиттойгоор ярьж дэврэхгүйгээр түүн тохирсон арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол зүүн өмнөд Азийн улс орнууд за тэгээд одоо манай хөрс зэрэгэлдээ улс орнуудаас эхлээд манай одоо зах зээлийг онилсон зохион байгуулалттай улс үндэстэн дамжсан бүлэглэлүүд байна. Энэ чиглэлээр орж ирж байгаа хил гайлын хяналтууд байгаа боловч бас илүү чангаруулах шаардлага байна гэж. Тэгээ энэ бүхнийг нь За Гавыг гишүүн тодруулъя. Тэр гадаадад тодорхой хэмжээний мансууруулах энэ бодис зөвшөөрөгдснээ. Тэгээ тэр нь импортын талаарх мэдээллийг асуултан дээр хариултаа өгчөөрэй. Хоёрдугаарт за одоо ингээд нэлээд олон мянган хүн бол одоо яг донтогч нарыг одоо бид нар 20 ангуудад оруулсан байгаа даа шүү дээ. Тэр одоо энэ хууль батлагдсанаар ямар арга хэмжээ авах юм? Уг нь бол одоо тэр эмнэлгийн тусламж шаардлагатай ийм хүмүүсийг аваад хорчод байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө худалдан борлуулсан одоо зарим манай бүр дипломат төлөөлөгч ажилчид хүртэл зөөвөрлж байгаа тухайн орноос хөөгжсөн хүмүүс байдаг. Одоо тэгээд тийм хүмүүсээс яг одоогийн байдлаар энэ яг баригдсан, оргидсан, шалгагдж байгаа асуудал нь байгаа юу, байхгүй юу? Гэдэг асуултанд хариулт авчмаар байна. За ажлын хэсэг 4 номерын микрофон. За Гавыг гишүүний асуултанд хариулъя. За ер нь энэ архитан цогтууртай тэмцэх сан гэж байгаа. За 2023 оноос үйл ажиллагаа явуулсан. Одоогоор нэг 23 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа. Энэ сангийн үйл ажиллагаа одоо бол энэ сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх одоо хөтөлбөр арга хэмжээнд бол энэ мансууруулах энэ ийм донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр бол хамрагдсан зүйл байхгүй. Тэгэхээр бид бол дагалдуулж уусруулсан засгийн газрын тусгай сангийн тухай хуулиуд оруулсан өөрчлөлтөөрөө энэ одоо хар тамхи мансууруулах бодистой тэмцэх энэ одоо бодлого үйл ажиллагааг энэ сангийн хөрөнгөө санхүүжүүлэх энэ одоо тодорхой зохицуултыг оруулж өгч байгаа гэдгийг хэлье. За ер нь гаднаас Монгол улс руу нэвтрүүлж байгаа энэ За гүйцэж хариулъя 4 дугаартай микрофон. Энэ одоо гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бас гайлын байгууллага, тагнуулын байгууллагын чиг зүгээс тодорхой анхаарч байгаа. Гайлын байгууллага энэ хэн шалгалтын тоног төхөөрөмжөд зөвхөн 2025 онд ихэд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж рентген тоног төхөөрөмжөөс ахгуулаад олон одоо шин төрлийн тоног төхөөрөмжийг худалдаа авсан. За 2026 оны төсөв дээр бол 9.2 тэрбум төгрөг тавьсан байна. Бид бас шинэ хуулийн төсөл батлагдсан тохиолдолд шаардлагатай санхүүжилтийн хувьд бол бас тодорхой саналууд тусгасан байгаа. Энийний бас дийлэнх нь бол ер нь одоо нийт одоо 8 тэрбум гаруй төгрөгийн 6.6 тэрбум нь бол ер нь цэвэр техник тоног төхөөрөмж, хэн шалгалтын бага шаардлагатай багаж тоног төхөөрөмж, за энэ сорил энийг одоо энэ шаардлагатай хөрөнгийг бол тусгасан байгаа. Тэгэхээр хуулийн төсөл батлагдсан тохиолдолд бид бас улсын төсвийн төсөл тусгаад ингээд явна. За Гавыг гишүүн тодруулъя. За асуултанд яг гүйцэд хариулвал би ингээ олон тодруулмааргүй л байгаа юм л да. Яг би одоо нэг сүүлчийн асуултаа л асууч. За шудраг усны зарчим нийцүүлээд ялын бодлогыг чангаруулна гэсэн байна. За мэдээж тэр донтогч нар дээр бол зөвлөрүүлэх юм байна. Гэхдээ нөгөө ялын
шийтгэлийн бодлого чанар эрүүгийн эрх зүйн чиг хандлагатайгаа ирхэн яаж уялдаж байгаа вэ? Тэгээд ийм өндөр зохион байгуулалтаа асар их мөнгөтэй энэ хүмүүс ингээд ялын бодлогын чангаруулахаар эргээгээд нөгөө гэрчийг устгах ч гэдэг юм уу, одоо энэ эрг сөрөг үр дагаврууд нь юу байх вэ? Энийг тодруулчмаар ах юм. За хариулт 4 дугаартай энэ дэр. За энэ нэгдсэн үндэсний байгууллага энэ одоо үндэстэн дамсан 4 төрлийн гэмтэрэг байдаг. Энийн нэг нь энэ харт амьттай холбоотой гэмтэрэг. Таны хэлж байгаа үнэн маш өндөр зохион байгуулалттай, маш их мөнгө эргэлддэг ийм гэмтэрэг. Тийм учраас энэ гэмтэрэгтэй тэмцэхэд бол тусгай арга ажиллагаа, маш сайн бэлтгэгдсэн хүний нөөц, тусгай алба шаардлагатай. Тийм учраас бас засгийн газраас энэ харт амьттай тэмцэх газрын үйл ажиллагааг өргөжүүлж алт болгосон байна. Шаардлагатай санхүүжилт хөрөнгө оруулалтыг тавьж байгаа. Цаашд бол энэ төрлийн гэмтэрэгтэй тэмцэхэд бол одоо мэдээж энэ гэмтэрэгтэй тэмцэж байгаа албаа агчид энэ байгууллагын хүчин чадах хүний нөөцийг бэлтгэх ийм шаардлагатайгаа олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Манай нэгдсэн үндэсний байгууллагын харт амх гэмтэрэгтэй тэмцэх албаны одоо суурин төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах асуудал засгийн газрын түвшинд яригадаад одоо засгийн газрын уралдаан. За 4 номер гүйцээж хариулъя. За ялын бодлогын хувьд бол энэ түрүүн бас хэлжсэн энэ хэргийг зохион байгуулж байгаа, худалдан борлуулж байгаа энэ этгээдэд түлээлэх ялын бодлогыг чангатгаж байгаа. Энэ бол олон улсын хандлага. Бид бол яг хуулийн төсөл дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар эрүүгийн үйл тогтоомжоор бол ерөөсөө энэ худалдан борлуулсан энэ одоо тун хэмжээнээс үл хамаарсан ийм ялын бодлого хэрэгжиж байгаа. Олон улсад бол хэмжээнээс нь хамаарат оногдуулах ял харилцан адилгүй чанга байгаа. Тийм учраас бид яг энэ одоо чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан. За байнга давтан үлдэж байгаа энэ гэмтэргийг зохион байгуулалтаа үлдэж байгаа энд оролцож байгаа албан тушаалтууд хүлээх ялын бодлогыг чангатгаж ингэж хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хэлье. Та бас түрүү асууж ирсэн ер нь энд одоо албан агчид нар одоо оролцож байгаа тохиолдлууд байна уу гэсэн байгаа. Сүүлийн За энэ дэлгэцэн дээр минут гарч байгаа шүү дээ. Тэрийг харж агаад хариулаад шаардлагатай бол гараа өргөд нэмэлт авч хариулъя. За саруу сайхны цэнгэн гүшүүн асуудал асуу.